зүгээр л хуулийг эцэслэн батлахад ер нь зөвхөн хуульч биш улсын их хурлаа шийдвэр гаргахдаа шийдвэрүүд ихээр одоо нийт гишүүдийн олонхын саналаар гарнаа. Одоо 39 гишүүн нь баталж байж одоо шийдвэр гарна гэх юм бол асуудал бол хэвийн болох байхгүй. Ердөө л иймэр. Өөрөөр хэлэх юм бол хуралдааны эрч бүрдэнэ гэж ярихгүй заяа. Санд өгөхөд л одоо ерөөсө шийдвэр бол 39 гишүүний баталснаар батлагдах ёстой. Гишүүдийн санал шийдвэр гаргахад санал өгч байгаа бүрдгэх ёстой л доо. Тэгээд тэр хугацаанд бол жишээлх юм бол тэр санал хураалтанд оролцоогүй хувь бол өндөр байх юм бол одоо тэр хувийг бас тогтоож болно шүү дээ. Тэгэх юм бол одоо тухайн гишүүнийг л улсын их хурлын гишүүний үүргээ гүйцэтгэгээгүй байна гэсэн утгаар одоо шууд огцруулж болох энэ механизм хийж болно.